Хай сайн уу. За бусаанд ирсэн. Сөүлээс одоо хэрхэн бусаанд ирдэг талаар хэлье. За хоёр аргаар хэрэглэж болно. Нэг нь хурдны галт хэрэг, нэг нь автобус. За хурдны галт хэрэгээр одоо сөүлээс бусаанд ирэх юм бол нэг 2 цаг 30 минут явна. Автобусаар болохоор 4-5 цаг явдаг юм билээ. Ягаад гэвэл автобус замдаа зогсдог. Хурдны галт хэрэг болохоор зэрэг арай зогсохгүй. Тэгтээ мэдээж автобуснаас үнэ нь арай жоохон илүү үнэтэй. За бусааны ингээд төв галт тэрэгний буудал дээр буусан ер нь бол бүгд хотынхоо төвд гэсэн үг. За плетээ ер нь жоох эртхэн бичүүлэхгүй бол хагас усан сойдэр ялангуяа билэл олдохгүй өөрөөсөө ингээд бусаан руу аялждаг юм билээ сөүлийнхэн. За бусааны галт тэрэгний буудлын гадна орчин нэг иймэрхүү. Ер нь сөүлтэй харьцуулах юм бол маш гэгээлэг, нарлаг, өнгөлөг, хүн амьтанд жоохон бага санагдсан энэ хот. Тэр утгаараа маш их таалагдсан. Ер нь гадаадын жуулчд ер нь бас их бусааныг зорж ирдгийм бэлээ. Ягаад гэвэл бусаан 2 том далайн эрэгтэй. За тэр далайн эргийн талаар би та бүхэнд зурган дээр гарахаар нь ярив. Бусааныхаа галт тэрэгнээс буугаад автобусантаа суугаад буудлын руу явсан. Би анх удаага ийм хөөхөн чимгэлцэн ийм ганган автобусанд сууж үзээд бүр айгүй тийм өхөөрдөн байсан. Ер нь Солонгос ч их өхөөрдөн штэ. За оройн нь болохоор зэрэг буудлын ойрхон бас далайн эрэг байгаа. Тэгээд шөнийн далайн эргийг үзье гэд буудлаасаа гараад алхад яваад ирсэн. Ер нь нэг 20 минут гэрэл гэгээ ихтэй хүмүүс айгүй их алхдаг юм бэлээ. Бас айгүй тайван уур амьсгалтай болохоор нэг их аюул багтай. За харин маргааш нь ингээд автобусанд суугаад Honda гэдэг алдартай далайн эрэг рүү явсан. За Honda яагаад алдартай вэ гэвэл Honda ерөнхийдөө жоохон fancy буюу арай жоохон үнэтэйлэг гадаадын жуулчид ирдэг бас одоо Солонгосын өөрсдийнх нь иргэдүүд нь амралтаараа ингээд зорж ирдэг далайн эрэг байна лээ. Тиймээс далайн эргийн тойроод ер нь их өндөр орчин үеийн шинэ ийм өндөр барилгуудтай одоо та бүхэндээ харуулсан ийм орчин үеийн өндөр барилгууд баг зарим нь ингээд бизнесийн том офсууд тэгээд бусаа манай айгүй тийм цэвэрхэн хот байлаа. Ер нь далайн эрэг дээр ирж байгаа юм чинь гэд хамаагүй их дээгүүрээ ил задаа хувцас өнгөсдөг юм байлаа. Ер нь настай хүмүүс бол жаахан дургу харцаар хардгийм байлаа. Би мэдэхгүй ингээд сэтгэл хөдлөөд цамцаа ингээд амар халуун байна гэж тайлцсан. Харин дараад нь ер нь бол нөгөө усыг нь уул, ясыг нь даг гэдэг шиг бас хүмүүст хүндэтгэлтэй хандахгүй бол болохгүй гэж бодоод ер нь бол ганц 2 зураг авахуулаад тэгээд цамцаа өмссөн. Мөн энэ далайн эрэг маань Бусан хотын хамгийн алдартай буюу хамгийн том далайн эрэгт тооцогддог юм байна лээ. За энэ далайн эргээд тойроод бас нөгөө hiking trail байсан. Гэхдээ алхахаасаа өмнө хідүүлээ одоо орчныг хамтдаа сонирхцгоё. За Honda бич таалагдсан гэж найдаж байна. За энэ би чи нөгөө нэг хажуу талаар нь ингээд хад зохионд дагаад ингээд модон дотор алхахдаг газар чи энэ байгаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ нөгөө нэг маш халуун өдөр учраас энэ алхахад айгүй зүгээр. Яагаад вэ гэхээр энэ модон дундуураа ингээд яваад өгдөг. Бас энэ хадан дээгүр ингээд явдаг. Тэгэхээр зэрэг уснаасаа гоё ингээд сэрүү татаад модны сүүдэрт гоё сүүдэр тусаад энүүгээр ингээд алхахад айгүй таатай. Бас энэ алхаж байгаа энэ гүрэн дээгүүрээ бас зургаанд аруулдаг тийм хэсэг булангууттай. За би энд ингээд цамцаа өмссөн алхаад явж байгаа зураг авахулчлаа. За энэ далайн эрэг маань буцаа дахиад саяны энэ гүүрэн дээрээс саяны алхахдаг газраас ингэж харагдаж байна.
Манайхан тэгээ Солонгост ирэх юм бол ер нь энэ Бусан руу заавал нэг өдөр зорж явж аялаарэ гэж хүсэж байна. Ер нь Busанд ирээд нэг 2 3 өдөр аялахад бол хангалттай өдөр нь хүрэлцэж чинь. Ер нь нийтийн тээвэр нь хөгжсөн, хүмүүс нь найрсаг маш аятайхан санагдсан шүү. За одоо Бусан хотын төв хэсгийг нь сонирхцгоё. Бас ийм өндөр барилгуудтай хотынхоо дундуур ийм устай. За тэгээд энүүгээр нь ингээд хөр халахдаг хэсгүүд зөндөө байгаа мó. Тэгээд зам, машин тээвэр, тэмдэг тасалгаа нь бүгд ер нь бол ойлгомжтой. За Солонгост ирэх юм бол ер нь Солонгос хэлгүй юм чи яана гэж санаа зовох хэрэггүй. Солонгосын онцлог давуу тал нь хэвэл Солонгос, англи хоёр хэлээр ер нь бүх тэмдэглээ юмнууд нь бичсэн. Ер нь автобус унаандаа ч гэсэндээ бас англиар давхар хэлждэг юм байлээ. За энэ Гамчон гэдэг ийм жижиг тосгонд ирсэн. Энэ тосгоныг одоо үзэх гэж бас жуулчид ирдэг, өөрсдөө ирдэг юм байлээ. Энэ тосгон ямар учиртай гэвэл 1950-ад оны үед дайны үед нөгөө дөрвөгсөд байрлаж исэн тосгон юм байна лээ. Тэгээд одоо болохоор зэрэг ингээд өнгө үзэмжин сэрэгцэн олон өнгийн ийм намхан байшингууд яг л нөгөө Солонгос дараам дээр гардаг. За тэгээ гудамжууд нь болохоор зэрэг битүү ийм арт, тэ зураг гой үзэсгэлэнтэй зургуудаар ингээд зурцсан өнгө будаг алгалцсан мэдээж ресторан, кафе, хоолны газар, за тэгээ сүвнэр шоп, тэ бэлэг дурсгалын дэлгүүр. За одоо ингээд харж байна уу, энэ ингээд хан дээр нь ингээд битүү ингээд дурсгал ингээд бичээд үлдээсэн. Тэгээд маш гоё. За тэгээ эндээсээ дахиад дуусаад автобусандаа суугаад дараагийнхаа газар руу явсан. За дараагийн газар бол Сонгда бич. Сонгда бич нь болохоор Busанд бас алдартай хоёр дахь бич нь. Яагаад алдартай вэ гэвэл энэ Сонгда бич нь Busаны хамгийн анхны нийтийн далайн эрэг гэдэг утгаараа алдартай юм байлаа. Бас ус нь айгу гоё. За ингээд дээгүүрээ бас нөгөө дүүжин гүүртэй. За дүүжин гүүрээрээ нөгөө далайн эрэг дээгүүр алхаж байгаа юм шиг ингээд явдаг. За манай найз явсан. Би болохоор зэрэг далайн эрэг дээрээ суугаад орчныг сонирхоод гоё амармаар санагдсан учраас найзаагаа хүлээгээ сууж хоорондоо энэ бичлэгүүдийг хийсэн байгаамаа. За одоо би тэр найзынхаа явж байгаа дүүжин гүүрийг харуулъя. За ингээд явдаг. Энэ маш гоё байна гэж манай найз хэлсэн. За би ийм дүүжин гүүрэнд Калифорни цугаа үзсэн учраас энд суух нэг сонирхол байгаагүй. Илүү далайн эрэг дээр амрах сонирхолтой байсан. За гудамж нь нэг иймэрхүү ерөнхийдөө өвдөөс хойш болоо. Тэгээд гоё юмнууд зардаг. Хоолны газрууд ер нь олон улсын тэгээд Туркийн тхийг ер нь бүхэл ресторан, хоолны газрууд дүүрэн байдаг юм билээ. Бас үнэн боломжийн. За хотын төв далайн эрэгтэйгээ ойролцоо бас ийм газруудаар байсан. Харж байна айгүй цэвэрхэн, маш гоё. За энд бас нэг зураг даруулсан байна. Honda Beach хажуу талд ийм том ресторан байсан. За тэрний зураг гарч ийн бас нөгөө алхаж байхдаа ахуулсан зургийн хэсгүүд гараад байх шиг байна. Ингээд хэсгээ хугацаанд picture time. Дахиад нэг үзэх ёстой газар бол энэ геопарк. За эндээсээ ишээгээ алхаад нөгөө гэрэл цамхаг гэд энэ хэсгийг үздэг юм байлээ. За энэ хэсэг үнэхээр гоё. Тэгээд жоохон үдээс хойш оройхонд очсон учраас жоохон яарад хаах цаг нь болоо. Тэгээд бас хүмүүс багтай байсан, бас давуу талдаж байсан. За энд бол заавал очих хэрэгтэй газрын нэг байлаа шүү. Ер нь их өнгө үзэмж маш гоё. Дараагийн өдөр нь буцаад нөгөө Сонгда бич дээр ирсэн. За Сонгда бич нь бас айгүй үзэсгэлэнтэй. Видеоны ихэнд ер нь би ярьсан. За энд хідэн зураг даруулсан. Эндээс ингээд зураг авахвал бас гоё юм байлаа. Хүмүүс ер нь их зураг авахулдаг юм байлаа. Орос хүмүүс их явж исэн, турк хүмүүс их явж исэн да. За ингээд миний аялал дууссан. Баяртай.